За сайн байцгаана уу. За Монгол Бичгийн анхан шатны хичээл 5 дахь дугаар яваад байна. Өнөөдрийн дугаарт бид бүхэн өмнөх 3 гүйгүүлэгчийн талаар эхний гүйгүүлэгчийн өмнө тайлбарлая. Сэргээн саналт хийгээрэй. За өнөөдрийн байдлаар бидний үтсэн 5 дугаар бол 7 их шиг зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг, хагасын за мөн одоо нэрийн нөхцлүүдийг за эдгээрийг үтсэн байх. За энэ бүхнийг яагаад их шиг гэж ингэ тавьсан гэхээр энэ бүхэн одоо үндсэн сурлагуудаар бүтдэг тийм үсгүүд гэсэн үг. За тэгэхээр 7 их шиг маань бол үндсэн сурлагуудыг бид бүхэн мэдж байгаа. Эхний хичээл дээр үндсэн сурлага үтсэн, дараагийн хичээл дээр нэг шиг үсэг үтсэн. За тэгэхээр энэ үндсэн 8 зурлага тэр бүхнээр бол одоо бүтдэг үсгүүд юм аа гэж. За тэгэхээр энд 7 их шиг байж байна. 7 их шиг бүтсэн хэлбэр байна. Дээр нь одоо 4 одоо үсэг байна. Өөрөөр хэлбэл бид нэр кирилл бичгтэйгээ зэрэгцүүлэн харьцуулж ойлгох ёстой. Бүх хүмүүс кирилл бичиг мэдж байгаа учраас энэ бүхнийг кириллээр ийм хэлбэрийг монгол бичгээр ямар хэлбэрээр бичих вэ гэхээр энэ номон хэлбэрээр. За хатуугийн тэмдгийг гэдсээр. За энэ хагасын хэлбэрийг болохоор бол номон хэлбэрээр бичнэ. Энд өргөцсөн байна. Энэ хагасын хэлбэрийг бол энэ номон хэлбэрээр бичнэ. За ингээд бодоод үзэх юм бол бид энэ их шиг 7 дээр 4 үсэг нэмээд үзчихжээ. Яг их шигийнхээ энэ махуудаар зөөлний тэмдэг, хатуугийн тэмдэг, одоо хагасын эр үгний x энэ бүхнийг. За дээр нь одоо эр үгний ам үгний энэ маань болохоор харьяалахын диалгалын нөхцөл. Тэгвэл эдгээрийг ямар хэлбэрээр илэрхийлэх вэ гэхээр мөн ном гэдтэй номоор илэрхийлдэг. За мөн заахын диалгалын хэлбэрийг шууд номоор илэрхийлдэг. Тэгэхээр бид нэр их шигийн одоо махбодод ордог энэ хэлбэрүүдээр нийт 7 дээр нэмэх нь одоо 3 үсэг, 4 үсэг, нийлээд 11 үсэг. За тэгээд мөн одоо 3 одоо хэлцэн хэлбэрийг нөхцөлийг одоо ингэж тэмдэглэдэг юм байна гэсэн. За тэгэхээр өмнөх 5 хичээл дээрээс их шгүүдийг бүлгэлж үзэх юм бол нийт бид нэр 11 их шиг 11 одоо үсгийг тэмдэглэж чаддаг болсон. 12 үсгийг одоо тэмдэглэж чаддаг болсон байна. Хоёрдугаарх нь гүйгүүлэгч. За гүйгүүлэгчийг бид үзэхдээ 3 гүйгүүлэгч утсан байна. Наамаалаа гэж. Мөн л одоо их шигийн үндсэн хэлбэр дээр нэмэлт тэмдэг тавьдаг. Тусал тавилаа, эвэр тавилаа, гизэг тавилаа. Ингэж бүтдэг 3 гүйгүүлэгч. За тэгэхээр энд их шигийн үндсэн бүц гэдэг дээр энэ титэм дээр урд нь тусал тавихаар эм үсэг, дээшээ эвэр тавихаар эл үсэг, доошоо гизэг тавихаар эм үсэг болдог. Эхэнд орж байгаа хэлбэр, дунд орж байгаа хэлбэр. Гэтэл бид нэр энэ дээрээс адагт орж байгаа 2 хэлбэрийг л цээжлэх хэрэгтэй болно. Бусд нь бидний мэддэг хэлбэр. Энэ сүүлийг мэднэ. Тэгвэл сүүлээр эн үсэг илэрнэ. За ардаа гişгүй эм үсэг энэ хэлбэрээр илэрнэ. За эл үсэг энэ хэлбэрээр илэрнэ. За тэгэхээр одоо энд бид ямар асуудал гарч ийнэ гэхээр энэ үсгээ 7 гişгээр амьдуулах, эм үсгээ 7 гişгээр амьдуулах, эл үсгээ 7 гişгээр амьдуулах. Энэ 3 гэвэл 7 гişгээр амьдуулахад эхэнд бүгд титэмгүй хэлбэрээр 7 гişгээр амьддаг. За дунд энэ 3 хэлбэрээр 7 гişгийг илэрхийлдэг. За энэ дунд орж байгаа энэ хэлбэрүүд маань энэ адагт орж байгаа энэ хэлбэрүүдийг авч энэ 3 хэлбэрийг авч адагт орж байгаа 7 үеийг бүтээдэг. Харин энэ адагт орж байгаа оргицсон хэлбэр маань эдгээрийн ард нэмэгдэж орж аж өөрөөр хэлбэл эдгээрийн ард нэмэгдэж орж аж тухайн одоо гүйгүүлэгчийн адагт орж байгаа үеийг бүтээдэг. За тэгэхээр эдгээрийг шууд одоо бид нэгдүгээр загвар гэсэн нэгдүгээр загвараар одоо эхэндэгтэй энэ эхний 4 гэдэг нь энэ 4 гүйгүүлэгчийн хэлбэрийг хэлж байгаа шүү дээ. Эхэнд орж байгаа гүйгүүлэгч нь эдгээрийг хэлж байгаа. Эхэнд орж байгаа гүйгүүлэгч нь эхэнд орж байгаа 4 хэлбэртэй. Дунд орж байгаа гүйгүүлэгч нь энийг хэлж байна. Дунд орж байгаа 3 хэлбэртэй гэдэг нь 3 хэлбэр. Энэ 3 маань дунд орж байгаа 7 гişиг маань бүтээн шүү дээ. За тэгтэл дунд орж байгаа энэ хэлбэр дээрээс адагт орж байгаа энэ оргицоос бусад 3 хэлбэр гэж. Адагт орж байгаа 3 хэлбэр. Өөрөөр хэлбэл бид нэр адагт орж байгаа энэ гүйгүүлэгчүүдийг энэ адагт орж байгаа энэ хэлбэртэй хязээж холбодгүй маа. Энийг л одоо энэ загвар дээрээсээ ойлгох хэрэгтэй. Дунд орж байгаа хэлбэр маань адагт орж байгаа 3 хэлбэртэй. Энэ 3 оргицоос ус энэ 3 хэлбэрийг авч адагт орж байгаа 7 үеийг бүтээн.
Харин энэхүү орхиц маань адагт орж байгаа эдгээр гүйвлэгчийн ардталд орж иж тухайн одоо гүйвлэгчийн хоёр үе бүтээн. Хоёр үе маань болохоор энэ л ийг илтгэдэг учраас энд наанэ, маамэ, лаала гэж ингэж илэрхийлнэ. За тэгэхээр бид нэр 11 үсэг дээрээ нэмээд 3 гүйвлэгчийг ингэж үеэр одоо бүтээж одоо 7 гişгээр үеэр бүтээж одоо ихэн дунд адагт ордог гэдгээр үздсэн байх нэ. Тэгэхээр бид нэр 11 дээрээ 3-ыг нэмэхээр нийт 14 үсэг авиг үздсэн байна. 14 үсэг авиг үздсэн байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол хэлийг тэмдэглэдэг кирилл үсэг маань 35 үсэгтэй. 35 үсгээс 2 үсэг нь болохоор бол тэмдэг үсэг гэдэг. Тэмдэг үсэг гэдэг нь бол энэ хоёр байж байна. За тэмдэг үсэг гიშгтэй ороод үтсэн байна. За 35-аас 4 буюу онцгой 4 гэдэг маань болохоор гадаад үсэг тэмдэглэдэг К, П, Ш зэрэг одоо ташаагаа тулсан П зэрэг тэр 4 үсгийг хасгааруул нийт 14 үсэг үзэгдсэн байна гэдэг маань бидэнд цаана одоо 16 үсэг үлдээд байна гэсэн тэгж ойлгох ёстой. За энэ 3 гэвлэгчээр амилсан үгийг бид нэр одоо бүтээж чаддаг болсон. За бид бүхэн бол энэ өнгөрсөн 5 хичээл дээр бол хэрхэн яаж өчгөө гэдгийг авч үзэж байгаа. За яагаад тэгэхээр Монгол өчг бол дандаа нар зүүн эргүүлгээр бүтдэг үсэг. Нар зүүн эргүүлгээр үсэг нь бүтдэг үсэг. Харин кирилл өчг болохоор хөвчлэн нар буруу эргүүлгээр ингэж бичдэг. За тэгээд зүүнээс баруун тишээ явчихна кирилл өчг. Гэтэл Монгол өчг дээрээс доош явчихна. Тийм учраас одоо монгол өчгийг сурж байгаа бүх хүмүүс кирилл өчг мэдж байгаа учраас тухайн хүний гаранд одоо олон дахин дасгал хийх үүднээс эхлээд энэ монгол өчгээр бичдэг хэлбэрээ ямар одоо зүй тогтолтой байдаг юм бэ гэдгийг зөв ойлгох хэрэгтэй үүднээс би бүхэн харьцаануудыг авч үзсэн. Тэгэхээр монгол өчгийг 3 харьцааны нийлэмжин дээрээс зөв бичдэг юм шүү гэдгийг авч үзсэн. Тэгэхээр энэ 3 харьцаа болохоор нэгдүгээрт налуу харьцаа, хоёрдугаарт хөндлөө харьцаа, гуравдугаарт босон харьцаа гэж. Тэгвэл энэ 3 харьцаа бүх үгэн дээр ингэ тохирно. За тэгвэл нэгдүгээрт налуу харьцаа гэж юу юм бэ гэхээр энэ налуу харьцааг энд байгаа шилбиг иймэрхүү налуутай бичсэн бол энд байгаа орхицыг адилхан параллелаар аль нэг хэсэгтээ очиж огтлцохгүйгээр ингэж үчих ёстой. Энэний одоо хэмжээ хэд байх ёстой гэхээр 45-аас 50 хэмээн налуутай байна гэд энийг аваад үтцсэн байж байгаа. За дараагийнх нь болохоор А тал Б тал гэж авч үзсэн. А тал Б тал гэж. А тал Б тал гэдэг маань болохоор энэ хөндлөө харьцаа руу орж ийн гэсэн. Тэгвэл Б тал титмийг иймэрхүү хэмжээгээр ингээ гаргаж өгсөн бол титмээ нэг дахин одоо 2 дахин гэсэн үг шүү дээ нэгсэндээ. Нэг дахин хоошоо сунгаж үчгэд L үсгийн маань байх хэмжээ энэ байна гэсэн. Тэгвэл энэ титмийн энэ хэмжээгээ 1 2 3 гэдэг энэ 3 дахин ингээ хоош нь авч үзсэнтэй энд тийм ээ сүүлний хоошоо гарах хэмжээ байна гэсэн. За тэгвэл энэ шүдийг нэг дахин урагшин сунгаж үтсэнтэй шилбэн үсгийн урагшаа гарах хэмжээ байна гэсэн. Энэ шилбэний урагшаа гарах хэмжээ. За эндээс үүдээд энэ туслыг урдуур нь ингээд зурхад эндээс энэ зай энийг нэг дахин сунхад энэ орхицын урагшаа гарах хэмжээ энд байна гэсэн. За тийм учраас А тал Б талд гардаг дүрсүүд маань жижигэн томоо үүсгээд том жижигэ үүсгэсэн байдлаар ийм одоо харьцаан дотор бичигдгийг авч утсан байгаа. За энэ бүхнийг болохоор бид энэ на ма ла гэдэг 3 одоо гүйвлэгчийг бүтээх явцдаа мэдсэн. За тэгэхээр бид нэр дэвсгэр үсэг гэж нэг тийм нэр томьёог одоо чэйжлэх ёстой болж байна. Тэгэхээр бидний одоо энэ үдсэн энэ 3 үсэг маань наама ла гэдэг 3 үсэг маань болохоор дэвсгэр үсэг юм байна. Тэгэхээр хичээл бүр дээр дэвсгэр үсгийн талаар ярьж байсан ч гэсэн одоо ингээд нэгтгэхэд дэвсгэр үсгийн талаар авч үзье. Дэвсгэр үсэг гэж бол ямар үсэг байдгийг хэрэл үгийн дунд тохиолдно, үгийн адаг тохиолдно. За тэгвэл үгийн дунд тохиолдохдоо эгшгийн дараа гүйвлэгчийн өмнө орж энэ гүйвлэгч эхэлж байгаа. Энэ дугуулсан энэ гүйвлэгч эхэлж байгаа. Тэгэхээр энийг ингээд зүй тогтлыг хараад үзэхээр энэ гүйвлэгчийн ардалт хязгаарч эгшиг ордгоо юм байна гэсэн юм харагдаж байна. Тий. За тэгвэл үгийн адаг таан тохиолдох үгээр эгшгийн дараа үг төгсгөнө гэж. Тэгвэл энэ байранд байгаа хэлбэрт байгаа гүйвлэгчийг дэвсгэр үсэг байна гэж. Тэгвэл эндээс хязгаарч 2 гүйвлэгчээр эхэлсэн үг монгол хэлэнд байхгүй. За одоо блүү скай ч гэдэг юм уу, школа ч гэдэг юм одоо тиймэрхүү байдлаар 2 гүйвлэгчээр эхэлсэн монгол үг байхгүй. Тийм учраас эндээс үүдээд үгийн ихэнд байдгүй юм байна. Энэ манай монгол хэл чинь болохоор тэргүүн үедээ бол дандаа одоо эгшигтэй байдаг тийм хэл юм байна. За тэгээд ирэхээр энэ байранд байдаг. За тэгвэл дэвсгэр үсгийг дотор нь 2 хааж үзсэн. 2 хааж. Хатуу дэвсгэр гэн, зөөлөн дэвсгэр гэн. За бид нар кирилл үсэг мэддэг учраас энэ дэвсгэрүүдийг бүгдийг ингээд аваад үзчихье. Одоо энийг Б Г Г Р С Т. За тэгэхээр монгол бичигт болохоор энэ ягаад 2Г бичсэн гэвэл Р үгэнд ордог гэ, М үгэнд ордог гэ хоёр бол хоёр өөр хэлбэртэй байдаг учраас энийг 2 дахин бичсэн байна. За та бүхэн энийг бол одоохондоо бол А-гаар амлиулаад шууд А-гаар амлиулаад
ингээд цээжилчих хэрэгтэй. Багарсаад гэдэг ингэж ажиллаж хэрэгтэй. За одоо зөөлөн дэвсгэр гэж. За зөөлөн дэвсгэр гэдэг нь намлаа ингээд бас одоо ингээд намлайн гэх тийм үү. За бас аагаар амьлуулад ингээд намлайн гэд. За тэгэхээр 1 2 3 4 5. За зөөлөн бол 5 байдаг бахна. За энэ хатуу болохоор бол 6 байдаг бахна. За тэгэхээр бидний үтсэн одоо энэ гүйгүүлэгч дотор бол тийм ээ. Энэ үсэг үтсэн байна, эм үсэг үтсэн байна, эл үсэг үтсэн байна. За энэ үндсэн одоо зурлага дээрээс нэмэлт тэмдэг тавьж үздэг энэ 3 гүйгүүлэгч маань бол дэвсгэр үсэг байна. Тэгвэл дэвсгэр үсэг гэж хаана байдгүй гэхээр ийм байранд байна гэсэн, дунд байна гэсэн. Тэгвэл одоо энэ тийм ээ, энэ та бүхний мэдхгүй үсэг байна. Би энэ үсгийг одоо тийм ээ цөөхөн гүйгүүлэгч үтсэн учраас энд нэмээд аваад үзчихээ. Танд би энэ дүрсийг дэ үсэг юм а гэд хэлчих юм бол та хангалттай одоо уншиж чадна гэсэн үг. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Эхлээд энэ бол А байна. За тэгвэл одоо гүйгүүлэгчийн өмнө байгаад энэ үсгийн өмнө тусал өчгөө. Тийм хуультай. За тэгвэл энд А байгавал энэс бол А болох хэвээр. Тийм учраас энийг А энда анд гэж байна. Тэгвэл анд гэдэг энэ үсэг маань болохоор энэ Д гэдэг гүйгүүлэгчийн өмнө орж байна. Өөрөөр хэлбэл А гэдэг агшгийн дараа Д гэдэг гүйгүүлэгчийн өмнө энэ үсэг орж байна. Тэгвэл үгийн дунд дэвсгэрэлж байна гэсэн. Тэгэхээр ингэж дэвсгэрэлж байна. За бид нар энд бол мэддэг үсгүүд байж байна. Имнэ гэж. Имнэ. Их шиг байна. Гүйгүүлэгч ингэ гүйгүүлэгч байна. Тэрний дээр эм үсэг байж байна. Имнэ гэдэг. За малл болохоор мөн А байна, эл үсэг байна, эл үсгийн дээр ахаад эл үсэг нь маллаа гэд. Тэгээд дэвсгэр үсэг нь үгийн дунд игшгийн дараа гүйгүүлэгч өмнө орсон энэ гүйгүүлэгч хэлдэг. Энэ байран дээр байж байна. За үгийн адагт болохоор энэ игшгийн дараа үг төгсгөж бай. Өөрөөр хэлбэл энэ М, Л гэдэг 3 гүйгүүлэгч байна. Үгийн адагт ингэж ордог. Он гэж байна, энэ им гэж байна, им тамга гэдгийг им гэж байна, мал гэж байна. За тэгэхээр энэ дэвсгэр үсэг гэдгийг яагаад ингэж заагаад байгаа юм бэ? Дэвсгэр үсэг гэдэг маань ямар учиртай юм бэ гэхээр бид бүхний дараагийн олон үсэг үзээд ирэхээр Монгол бичгийн нэг чухал том дүрм байдаг. Дэвсгэр үсгийн дүрм гэж энд орохын одоо эхлэл нь болгож бол энэ хатуу зөөлөн дэвсгэрийг ингэж үзэх болно. Ингэж цээжилж байгаарай. За өнөөдрийн хичээл эр үсэг үзнэ. За эр үсэг маань хэрхэн яаж үе болдго юм бэ? Өөрөөр хэлбэл араасаа 7 гişгэрээ амилж байгаа хэлбэр. За тэгэхээр бид нэгдүгээр загвар гэж энэ загварыг гаргаж ирсэн. Энэ эхэнд орж байгаа гүйгүүлэгчүүд энэ байна. Эхэн дунд адагт орж байгаа гүйгүүлэгч. Энэ хэлбэр болохоор бол эхэн дунд адагт орж байгаа гişгийн 7 гişгийн хэлбэрүүд. За тэгэхээр энэ гүйгүүлэгч энэ гişгтэйгээ нийлээд үе болох хэвээр. Үе болох хэвээр. Монгол үчиг юм одоо бүх гүйгүүлэгч зөвхөн одоо кириллээр харагддаг энэ М Л гэж ингэж дан ганцаараа оршдог. Энийний ард заавал их шиг байдаг. Тэгж байж үе төсөг болдог. За тэр маань одоо энэ үсэг маань наа болох юм бол үгийнхэнд ордог наа, дунд ордог наа, адагт ордог наа гэх мэтэр ингэж 3 одоо ингэж байрлалд үе бүтдэг. Тэгэхээр энэ үе бүтдэг загвар маань болохоор ийм замаар бүтнэ гэж. Эхэнд орж байгаа нэгнэгтэй дундах наадагтай адаг нь 3 таа гэж. Энэ нэгдүгээр загвараар 5 үсэг бүтнэ гэдгийг одоо өөрөөс нь бүтдэг буюу үндсэн махбодоос үүсдэг 3 одоо үсгийг сая бид нар давтлаа. Одоо дээр нэмэгдээд эр үсэг байна. За тэгвэл ардаа гიშг байгаа эр үсэг энэ байж байна. Эхэнд ордог хэлбэр, дунд ордог хэлбэр, адагт ордог хэлбэр. Ардаа ямар ч гიშг байхгүй эр үсэг. За тэгэхээр ийм байрлалд байвал энэ үсгийг ямар үсэг гэж хэлдэг вэ гэвэл дэвсгэр үсэг гэнэ гэсэн. Тэгвэл дэвсгэр үсэг гэдгийг сая бид нар бас давтсан байгаа. Тэгэхээр эр үсэг маань бол дэвсгэр үсэг байна. Дэвсгэртэй багарсад гэхэд ордог хатуу дэвсгэр үсэг нь болж хувирч байна. За тэгэхэд энэ хэлбэр маань эдгээрийг аваад эхэнд ордог рагийн 7%. Энэ дунд ордог хэлбэр энэ 3 хэлбэр аваад дунд ордог рагийн 7%. Энэ адагт ордог хэлбэр энэ орхицоос 3 хэлбэрийг аваад рагийн 7%-ийг. За энэ адагт ордог хэлбэр харин орхицыг аваад ре гэсэн агийн рагийн 2%-ийг бүтээн. За тэгэд энэ бүхэн маань ингээд нийлээд байж байгаа нь эхэнд ордог, дунд ордог адагт, эхэнд дунд адагт, эхэнд дунд адагт, эхэнд дунд адагт, эхэнд дунд адагт гэ байж байна. За тэгэхээр эндээс хэрхэн яаж бичих ёстой вэ гэд хэрхэн яаж бичих ёстой вэ? За эр үсэг. За тэгэхээр эр үсгийг болохоор бид за энэ ерөнхий нэг нуруу байна гэж бодвол. За нэг дэвтрийн шугам нуруу байна гэж бодох юм бол энэ А талд энэ жижиг зартиг хэлбэрийг А талд гаргаж өгдөг. А талд гаргаж өгдөг. За тэгэхээр энэ урагшаа сунж байгаа хэлбэрийг болохоор урагшаа сунж байгаа шилбэн хэлбэрийг болохоор нөгөө нэг И-гийн Ү-гийн энэ шилбэлээ яг адилхан хэмжээнд 45 хэмжээний алуугаар татах ёстой. За тэгээд энэ
дээгүүр нь гарч байгаа энэ хэлбэр болохоор ингээд эхэнд орж байгаа эр хэсэг. За тэгээд дунд орж байгаа эр хэсэг мэдээж дунд орж байгаа эр хэсэг бол одоо мөн л одоо хамгийн анхаарах хэрэгтэй юм болохоор дээрээс дороос нуруу байх учраас урагшаа гарч байгаа энэ хэлбэрээ урт огныг яг адилхамчих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эндээс юу гэж ойлгох вэ гэхээр шүд байгаа бол шүдээ нэг дахин урагшин сунгаж эр хэсгийг хийх ёстой байна гэд ингээ ойлгоцсон. За харин адагт орж байгаа эр хэсгийг яаж хийх вэ гэхээр нуруу явлаа. За урагшаа нэг шилдний хэмжээгээр татагдлаа. За арагшаа ингээд ном маань ингэж хоошоо гарч. За эндээс бид юу гэж ойлгох вэ гэхээр энийг одоо ингээд титэн байж гэн. Титэн байгаад одоо эндээс титмийн араас одоо ингээд титмийн ингээд шугамдны хэмжээгээр эр хэсгийнхээ номыг ингээд татдаг байна. За энийг эхнээсээ аваад ингээд зөвөр ингээд хийгээд сурах хэрэгтэй. За дараагийн хэсэг болохоор бол эр хэсгийн одоо үйлсэн байгаа байдал. Бид нар наамаалаа үсгээр авч үзэхдээ яг өөрөөр нь ингэж одоо энэ дөрвөн үеийн хэлбэрээ ингэж гаргаж ирж ирсэн бол одоо нэлээд туршлагатай болсон учраас энд бусдуудыг одоо бусад өмнөх үдсэн гүйгүүлэгчүүдтэйгээ хамт одоо ингэж гаргаж ирлээ. Энд бол ар, ир, ор, ур гэж. Энийг бол огоор уншин, өгөр уншин, үгээр уншин тийм үү? За энэ гэг гэдэг нь гүйгүүлэгч шиг гэсэн үг шүү дээ. За тэгвэл нар, нэр, ром, рум, уугаар уншин шүү дээ. Нор, нур. Энийг бас уугаар уншин. Энэ нь мөр гэж. За эдгээр болохоор утгагүй үе байгаа. Зарим нь утгатай үгтэй тэнцэн. Гэвч энийг болохоор бид дараа нь утгатай үг уншихад бол хамгийн гол нь ингэж тасалж уншдаг юм а гэдэг. Энэ талаас нь одоо ойлгох хэрэгтэй. Ихшгээр гэсэн бол ихшгээ хэлжил а ру, э ру, и ру, о ру гэх мэт. За энэ ард нь одоо и үсэг байх юм бол ари, эри, ори, ири, ори, ури гэх мэт. За ихшиг гэг гэсэн үе байх юм бол ихшгийн салангад уншигч шүү дээ. За тэгвэл нар, нэр. За мөн ихшгийн салангад унш орун. За энэ дараагийн 3 гэг гэсэн энэ хэлбэр болохоор хамтд нь унших хэрэгтэй. Орун, өнөр гэдэг. За тэгэхээр энд зарим нь үгтэй давхсан, зарим нь үг биш, зүгээр утгагүй үе байгаа. За энд одоо бол үг уншиж үзүүлье. Үг уншия. Наамур. За наамур гэдэг нь ямар хоёр үе нийлж өгөхөр бол энэ гийгүүлэгч шиг гэдэг нь гэ, энэ гэг хоёр нийлсэн ба шүү дээ. Наамур. За орой гэдэг нь болохоор энэ адагт орж байгаа энэ хэлбэрээр гарч ирж байгаа шүү дээ. Их шиг тэгээ руй гэдэг ингээд шууд энийг уншна гэж ора и энэ тэгж уншихгүй гэж шүү дээ. Яг энэ дадлагаар л ингээд хийгээд сурчих юм бол та ингээд шууд ингээд энэ бүхнийг л үйлээд уншихад 3 үсгэл хамгийн ихтэй 3 үсгэл уншигдана гэж шүү дээ. Орой гэдэг ингээд уншина. За энд рилүү гэж. За энэ ирилүү гэдэг нь болохоор гүйвлэгч шиг гэсэн хоёр үе шүү дээ. Одоо энэ хэлбэр гүйвлэгч шиг энэ хоёр маань ингээд хамтдаа орцсон ба шүү дээ. За рилүү гэж. За энэ болохоор монгол хэлэнд бол эр гэгүүлчээр эхэлсэн монгол үг гэж бол байдгүй. Ихэвчлэн энэ үгнүүд маань бол төвд үгнүүд байдаг. За аравдан гэдэг юм уу, арднаа гэдэг юм уу гэх мэтийн одоо гадаадаас орж ирсэн үгнүүд байна. За энэ ирээлүү гэдэг нь болохоор үрэл гэсэн үг. Үрэл жимсийг хэлж байгаа. Үрэл жимсийг. За тэгэхээр ингээд авианы одоо хоорондын одоо ингээд ховслаар энэ үрэл гэдгийг бол ингэж үчдэг байх нь. За мөн одоо авиазын хүчээр холбогдолтой үг байна. Энд уулаарил гэдэг. Уулаарил. За нэгэнд игшгээр гэсэн учраас игшгийн салангат хэл. За дараагийнх нь гүйвлэгчтэй хамт нь лигээд. За энэ болохоор гэг гэсэн үеж. РИЛ гэг гэсэн хэлбэр гэж. Тэгвэл уулаарил гэдэг. Уулаарил. За тэгвэл энэ улирал гэсэн үг. За энэ и маань ийшээ дээшээгээ энэ а маань доошоогоо тийм ээ авиазын хувьслаар ингээд шууд ингээд ойлгох хэвээр орчин цагтаа харьцуулаарай. Улирал. За өрөм. За энэ бол өрөм багж хэрэгслийн өрөм гэсэн үг. За энэ дээр хэрвээ орхиц байх юм бол энэ сүүний өрөм гэдгийг өрөм болно. За орж арахын орыг хэлж байна. За тэгэхээр бид хүн энэ яаж хэрхэн үеийн хэлбэрүүдээр ингэж ойлгох унших уу, дараа нь утга төслөөр яаж унших уу гэдгийг авч үзлээ. За энэ хэлзийн хэлбэр хэрэглээ гэдэг энэ хэсэг байж байна. За эр үсгт орсон одоо нөхцөл одоо залгуурууд одоо ямар хэлбэр байна вэ гэдэг. Ингээд аваад үзэх юм бол ламнар гэж байна. За энэ нар гэдэг маань болохоор олон тооны нөхцөл. За багш нар, эмч нар, лам нар, за мэрэгжилтээр хэлнэ. За мөн одоо тийм ээ
марл, анар, нарч гэдэг юм одоо хүний нэрийн ардталд бол одоо ингэж хэлдэг. За тэгэхээр энэнийг болохоор нар гэдгийг яаж үчдэг юм гэхээр лам гэдгийг бид нэр өмнөх 3 одоо гэгүүлэгчин дээрээ яаж үчдгийг мэдсэн байгаа. Ил үсгээр ихсэн монгол үг байхгүй гэсэн. Гэвч одоо энэнийг бол лам гэдэг нь бол одоо монгол үг гэж зарим нь ойлгож байгаа бол энд болохоор л төвдөг бламаа гэсэн. За ламнар гэд за энэний ардад талд орж байгаа шүү гэдэг санааг ингээ хэлтгэхэд шууд нар гэд. За нарыг болохоор мэдээж л энд ямар ч одоо нөхцөлд бол эрг хүчсэн эм хүчсэн бол хэлэхдээ нар гэж хэлдэг. Тийм учраас бол дэвсгэрлэж яг нэг орчин цагтаа ингээд адилханаар ингэж бичдэг. Энэ хараг нар гэдэг ингээд бичдэг байна. За энэ дээр нэмж тайлбарлахад тийм ээ олон тооны нарыг ингэж бичнэ. За тэнгэрийн нарыг нараа гэж. Тэгэхээр энийг хэлэхдээ тийм ээ нараа гэж хэлнэ шүү дээ. Гэгүүлэгч шиг гэвч нараа гэж. За өшөөгөр одоо энэтэй ойролцоо бичлэгтэй үг ингэж байх юм бол энийг нар гэчлээ. Нар гэчлээ. Энэ одоо ингээд хэрвээ яг энэ нөхцөлтэй бол олон тооны нар байж. Харин ингээд орхиж авчих юм лээ нь болохоор миний нэр гэдгийг нэр гэсэн хэлбэр болно гэсэн. Тэгэхээр бол ганц нэг үсгийн хэлбэрүүдээр зурлагын хэлбэрүүдээр ингээд утга цэцэг болж өөрчлөгдөж учраас монгол бичгийг энэ бол сонсогддог бичиг биш. Монгол бичиг бол тархины бичиг, энийг бол боддог бичиг гэдэг. Энийг одоо та бүхэн дандаа чэйждэх ёстой. За нарыг ингээ ойлголоо. Муураар одоо лирээр гэж. За муураар үтээ тоглооч гэдэг, амтнаар үтээ тоглоо гэдэг одоо муураар гэдэг. Энэ аар гэдэг нь болохоор үйлдэхийн тиалгалын нөхцөл гэж. Үйлдэхийн тиалгалын нөхцөл. За тэгтэл одоо эр үгэнд аар тийм үү? Эм үгэнд дээр гэл лир гэж. За ингээл лирээр салаад хэлээч гэдэг юм одоо тийм ээ. Тэгэхээр энэ эр гэдэг. За тэгвэл энэ нөхцөл маань болохоор яаж байдгийг хэрвэл энэ арын дөрвөн зэрэгт нөхцөл. ар оор гэсэн дөрвөн зэрэгтэй. Тэгвэл энэ маань эр үгэнд ордог нэг хэлбэр байна. Бас эм үгэнд ордог хэлбэр. Эр үгэнд ордог, эм үгэнд ордог хэлбэр. За тэгэхээр энэ эр үгэнд орохдоо энэ гэгүүлэгчээр одоо төгссөгийн араас орно. За энэ гэгүүлэгчээр төгссөгийн араас. За тэгэхээр энийг яаж үчих юм гэвэл муур гэж байна. Муур гэдэг үг маань болохоор муур. За муурын араас муураар гэж явах юм бол яар гэт. Энэ одоо бидний өнөөдөр үзэж байгаа хэр үсэг нөхцөлийн ардталд орсон байдал нь. За муур гэдгийг галглвал за муур. За ингээ хоёр гидсээр илэрхийлдэг одоо үг байна. Уртаг шиг гэж байдгүй гэсэн гэвч одоо ингэж орчин цагтаага тохирдог цөөхөн үгийн нэг нь энэ байна. За эрг гийгүүлчээр төгссөн. Эрг гийгүүлчээр төгссөн учраас энийг ингэж бичихнэ. Галиглахтаа болохоор и я а р. За нөгөөх одоо лир гэдэг үгийг болохоор лир гэж бичдэг. За тэгвэл лир гэдгийг ингээд лир гэж бичдэг бол шууд ганцхан игээр бичдэг байх нь. Тэрийг лир ер гэж ингээд. За тэгвэл энэ эм үг нь одоо лир гэдэг нь эм үг байгаа учраас энийг болохоор ер гэдгийг яаж бичдэг юм гэхээр одоо и е эр гэж. За тэгэхээр ингээд арын дөрвөн зэрэгт нөхцөл гэдэг маань болохоор ар ор энэ эр өөр гэсэн үг шүү дээ. За гэвчээр төгсөөгийн араас яар эр гэдэг энэ нөхцөлийг залганаа. Тэгэхээр энэ эр үсэг гэдэг маань болохоор эр үсэг маань бидний өнөөдрийн үзэж байгаа эр үсэг. За тэгэхээр нөхцөлийн ард тусан гэж орж болдог хэлбэр нь энд гараад ирлээ. За тэгвэл энэ хоёр нөхцөл байдаг юм байна. Энийг авч үзлээ. За бид нар хэлцвийн саланг байдлаар надад тайлбар үзүүллээ. Утгад хэсэг байдлаар өгүүлбэр дээр яаж гарч байгаа нэ гэдгийг авч үзье. Миний нэр болормаа. За тэгэхээр миний нэр сая бид нэр тайлбарлсан ингэж үчүүл нэр болно гэд. Миний нэр болормаа. Анар, марл, нар олон тооны сая үтсэн нөхцөл маань байна. Намрын улаарил морь унууна гэд. За улирал гэдэг энэ хэлбэр байна. Морь гэж үг маань яг ингэж орж байна. Намар гэж байна. За дунд ордог, адагт ордог гэх мэтэр өнөөдрийн үтсэн эр үсгнүүд маань нэгэн одоо өгүүлбэрт байж байгаа байдлыг нь сайтар хараарай. Мөн одоо даган дуурайж бичээрэй. За кирилл одоо хэлбэрээр яг монгол үчгээр яаж өгөх гэдэг галгаар нь өглөө та бүхэн гэртээ үүнийг одоо монгол үчигт хувиргаарай. Яагаад энийг өгж яах гэхээр энэ кирилл бичгийг бол та бүхэн бүгд мэдж байгаа. Кирилл галгаа бүгдийг нь уншиж чадна.
хамгийн гол нь энэний цааталд монгол үсэг болгож монгол үсгээрээ болгож чадчихэв үгүй юу гэдэг маань бол энийг хэрвээ хурдан чадах юм бол одоо маш хурдан одоо унших одоо үсгээ нүдэлж хийжлэх одоо боломжгүй энэ кириллээс монгол үсэг рүү галиглах энэ явцад тогтдог юм аа. За ингээд үүгээр өнөөдрийн хичээл өндөрлж байна. Баяр та.